Энэ скутер цахилгаан дугууны асуудал бол өнгөрсөн жилээс уржнангаас эхлээд маш том асуудал болоод байгаа. Тэгээ энийг зохицуулах зорилгоор Батчамын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ хуулийн төслийг жилийн өмнө өргөн барьсан. Маш олон зүйл заалцуудыг зохицуулаад явган зорчигчдын аюулгүй байдлыг хангая гэсэн байдлаар хуулийн төслийг өргөн барьсан. Уян гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бол маш нямбаа ажилласан гэж үзэж байна. Бидний өргөн барьсан хувилбараас илүү хатуу чанга зохицуулттай болгоод оруулж ирж байгааг нь бол дэмжиж байна. Хэрэгжүүлж үзээд боломж болцоо дахиж засаж сайжруулах зүйл байвал тэнийг тухайн цаг үеийн засаад явахад болно гэж бодож байна. Товчхон та бүхэндээ бас дэмжихийг хүсээд хэдэн зүйлийг тодорхойлж хэлье. 18 нас хүрсэн жолооны үнэмлэхтэй хүн эсвэл сургалтанд хамрагдсан хүн цахилгаан дугуй скутер ундаг болно. Явган замаар зорчихыг хориглоно. Тэгэхээр авто замынхаа нэгдүгээр эгнээгээр зорчдог болно гэсэн. Дээрэс нь хаа хамаагүй газар скутер цахилгаан дугуйгаа тавих юм бол явган гарцаар жолоодож явах юм бол согтуугаар жолоодвол торгохоор зохицуулдаг тусгаж өгсөн байгаа. Энийг бол дэмжиж байна. Тэгэхээр скутер болон цахилгаан дугуй унж байгаа хэрэглэгч нар маань замын хөдөлгөөнд оролцохдоо илүү хариуцлагатай ордог орох хэрэгтэй байна. Бүрэн хориглохгүйгээр оновчтой зохицуултыг хийхээр тусгаж байгаа. Хоёрдугаарт эцэг эх нартээ бас хүсэлт байна. Өнгөрсөн жил ажлын хэсэг ажиллаж байхад аж ахуй нэгжлүүдтэй ярилцаад 16 нас хүрсэн иргэн e-Mongolia-га ашиглаад иргэний үнэмлэх нь уншигдаад тэгээд скутер цахилгаан дугуй ашиглах боломжтой болох зохицуултыг хийсэн. Харамсалтай нь зарим хүүхдүүд одоо унсан хിവэрэ байна. Яагаад вэ гэхээр эцэг эх нь өөрсдөө боломжийг нээж өгöd байгаа гэсэн. Та бүхэн бүгдээрээ харж байгаа. 2 гуруулаа сундалчаад замаар явган замаар хурдтай давхиад байгаа. Дээрээс нэмээд зарим аав ээж нар хүүхдтэй цуг хүүхдээ урдаа тэрвэрдэг ч юм ардаа суулгачаад бас сундлаад яваад байгаа. Битгий ингэж өөрийгөө болон хүүхдийгээ эрсдэлд оруулаач гэж үсэж байна. Тэгэхээр хэрэглэгч нар маань ч гэсэн өөрсдөө хариуцлагатай баймаар байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Энэ хууль дээр бас нэг зүйл тусгаж байгаа. Хэрвээ 18 нас хүрээгүй хүүхэд унжаах юм бол эцэг эхт нь торгуулах оногдуулах зохицуултаас тусч байгаа шүү гэдгийг анхааруулж хэлье. Тэгэхээр энэ зүйл заалтуудыг дэмжиж хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсэж байна. За энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснараа бол яг энэ цахилгаан скутерийг мопедтай адилтгаж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол замын хөдөлгөөний дүрмд ундаг дугуй мопедтай холбоотой зохицуултууд бол байдаг. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмээр зохицуулдаг тээврийн хэрэгсэлд ордог. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодж байгаа жолооч гэсэн одоо тодорхойлолтод ороод явдаг. Энэ утгаараа энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол үр дагавар нь яг одоо мопед яаж явдаг байсан яг тэр зарчмаар цахилгаан скутер явах юм аа. Өөрөөр хэлэх юм бол ундаг дугуй мопед, ундаг дугуйн зам, ундаг дугуй игнээгээр хэрв тэр хоёр байхгүй бол замын баруун хөвөөгөр зорчих ийм дүрмтэй. Мопедийн хувьд бол яг одоо жишээлбэл баруун хөвөөгөр явах боломжгүй байгаа тохиолдолд ундаг дугуйн хувьд өөрөө хурдаа тохируулан явдаг учраас 5 км 10 км цаг хүртэл хурдтай явган хүний замаар явган хүний одоо хэр олон байна гэдгээс хамаарат одоо жишээлбэл явган хүний хөдөлгөөн их байх юм бол эрс ихтэй байх юм бол эрчс нь их байх юм бол явган хүний замаар явж болохгүй. Мопедийн хувьд бол явган хүний замаар зөвхөн төрж явах үүрэгтэй. Энэ нь бид нар одоо шинээр зохиож оруулж байгаа биш. Ерөөсөө замын хөдөлгөөний дүрмд байдаг зохицуулт гэсэн. Тэгэхээр ундаг дугуй унсан ч бай, мопед унсан ч бай, скутер унсан ч бай, явган хүний замаар бол төрж явна. Харин дугуйн зам, дугуй игнээгээр яваад хэрэг болохгүй бол баруун хөвөөгөр явна. Мөн хамгаалах хэрэгслүүдийг заавал унах ёстой. Мөн заавал одоо тогтоосон байршилд парклах буюу зогсоолт байршуулах ёстой. Хэрэг эдгээрийг хийхгүй бол нөгөө зөрчлийн хуулиараа торгуулан аваа явдаг ийм зохицуулт руугаа л орж байгаа гэсэн үг. Сургууль бас адилхан тийм үү? Сургууль болохоор мотоциклтай адилхан буюу тэр нь илүү хурдтай учраас зөвхөн нөгөө ангиллаар зөвхөн авто замаар зорчно гэсэн үг. Сургууль бол дугуйн замаар зорчих хэрэг байхгүй гэсэн үг.
Тэгэхээр ер нь бол энэ дээр бид нар яг одоо үүсэж байгаа асуудал бол ерөөсөө л дэд бүтцийн асуудал байгаа юм. Одоо энэ ингээд цахилгаан скутер гарч ирээд 40 жил 2-3 жил болоход хот болон засгийн газраас төсвийг батлаад энэ дугуйн замаа дугуйтай зорчигдчих гэсэн маш их аваар осол хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр яалтч байхгүй бид нар хүндээ ээлтэй хот болохын тулд дугуйн зам, явган үний замыг бол зайлшгүй засаж янзалж стандартыг хангуулах ёстой. Өнөөдөр авто замууд энэ стандартаа хангахгүй байгаагаас болоод энэ гэмтэл ослууд чинь болоод байгаа байхгүй юу. Түрүү нөө явган хүний замаар явах чинь зөвхөн ундаг дугуйн тухайд ярьсан шүү. Яг скутер, мопедийн хувьд бол явган хүний замаар явахыг бүр мөсө хориглож байгаа гэсэн үг. Яг одоо ч гэсэн зохицуулт нь тийм байгаа гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрмээр мопедийн хувьд. Тэгэхээр мопедтай адилхан учраас явган хүний замаар явахгүй. Яг энэтэй холбоотойгоор их хурлын тогтоолын төсөл энэний дараагийн асуудлаар орж ирнэ. Энэ их хурлын тогтоолын төслөөр засгийн газар болон нийслэлийн засаг дарга хотын захирагчид энийг үүргэжүүлж байгаа гэсэн үг. Тэгэд нийслэлийн засаг дарга хотын захирагч бол тухайн скутерийн түрээслүүлж байгаа хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулах зохицуултыг мөн тусгаж оруулж ирж байгаа. Энэ гэрээ байгуулснараа яг нөгөө скутерүүд чинь бүртгэлдээ бүртгэгдсэн юм уу? Стандарт хангаж байгаа юм уу? Нөгөө зогсоол байршуулах ёстой шүү. Яг энэ байршлаар явна шүү. Энэ дээр бол яг нийслэл энэ арга хэмжээгээ аваа явах юм. Аймагуд дээр аймгийн засаг дарга нар хүүхдүүдэд скутер сурооныг түрээсэлсэн байгууллага бас арга хэмжээ авах болно. Эцэгхээс гадна. Тийм болохоор үндсэндээ бол одоо хүүхдүүд суроон скутер унж замын хөдөлгөөнд оролцохыг хориглож байгаа. Энэ үнэтэй холбоотойгоо одоо хүүхдүүдийн амнаас эрүүл мэнд эндэх тохиолдлууд эрс буурна гэж үзэж байгаа. Ийм удаас чухал хуулиудыг манай гишүүд санаачилсан, ажлын хэсэг ажилласан.